төгөлдөр бус гэж тооцож болох хилцэл, ноцтой төрөгдлийн улмаас хийсэн хилцэл, хуурам ихэлж хийсэн хилцэл, хүч хэрэглэж хийсэн хилцлүүдийг хамааруулна. Хилцэл хийх читгээд нь хилцэл хийх үедээ хүссэн хилцлээсээ өөр хилцлийг зөвшөөрсөн, агуулгыг нь эндүүрсэн байвал ноцтой төрөгцсөний улмаас хийсэн хилцэл гэж үзэх тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах хэрэгтэй. Хилцэл хийх зорилгоор бусдыг хуурам ихэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хилцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоолохоор шаардах хэрэгтэй. Энэ тохиолдолд хуурам ихэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсвэл мэхлэгдсэн этгээд гим хор учруулах зорилготой байсан эсэх нь хилцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй. Хилцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хилцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хилцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоолохоор шаардах хэрэгтэй. 3 дахь этгээд хуурам ихэлсэн тохиолдолд уг хилцлээс ашиг олж байгаа этгээд ийхүү хуурам ихэлснийг мэдэх байсан буюу мэдэх ёстой байсан бол мэхлүүлсэн этгээд хилцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоолохоор шаардж болно. Сонирхогч этгээд энэ зүйлд заасан хилцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл байгааг мэдснээс хойш 1 жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах хэрэгтэй. Хилцэл хийгч этгээд эсвэл 3 дахь этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр занл хийлэн хилцэл хийлгсэн бол хилцэл хийгч этгээд уг хилцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоолохоор шаардах хэрэгтэй. Мөн хилцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээд эсвэл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүл үнэмшүүлсэнийг хүч хэрэгэлсэн гэж үзэх тул хилцэл хийгч этгээд нь уг хилцэл хийснээс хойш 1 жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах хэрэгтэй.